Сайн байцгаана үзэгчдээ. Төвзэг мэдээллийн хөтөлбөрийн 2025 оны сүүлийн дугаар эхэлж байна. Бид өнөөдрийн дугаартаа оны онцлог үйл явдлын таймыг хүрэхээр бэлтлээ. Өнгөрч буй он улс төр нийгэм эдийн засаг гэд олон салбарт их өөрчлөлтийн суурь тавигдсан, томоохон шийдвэрүүд боддоор хэрэгжиж эхэлсэн жил болж өнгөрч байна. Зарим нь маргаан дагуулж, зарим нь найдвар төрүүлсэн ч 2025 онд болсон үйл явдлууд эх жилүүдийн чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой байлаа. Экспорт дэд үтсийн олон жил хүлээгдсэн төслүүд хөдөлж сэргээгт хэрчим хүч стратегийн хөрөнгө оруулалт ураны салбар зэрэгт шинэ хуудас нэгдлээ. Үүний зэрэгцээ боловсрол эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин ах бодын тэтгэврийн нэмэгдэлгээд иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх нийгмийн хэд хэдэн асуудалч гол сэдэв байлаа. 2025 он Монголын түүхэнд ямар үйл явдлуудаар тэмдэглэн үлдэх вэ? Бид онд амсан энэ мөчөд та бүхэнд 2025 оны онцлог үйл явдлуудын таймыг хүргэж байна. 2025 он Монгол улсын гадаад бодлого идэвхтэй олон улсын ажиглагчдын анхаарал татсан жил байлаа. Геополитикийн хурцтмал нөхцөлд оршиж буй бүс нутагт Монгол улс тэнцвэртэй олон тулгуурт бодлогоо хадгалахыг зорж төрийн өндөр түвшний айлчлалууд олон улсын уулзалтуудаар дамжуулан байр суурь илэрхийллээ. Монгол улсын ерөнхийлөгч Турк, Чех, Польш, Киргиз, Тажикстан, Энэтхэг, Итали, гэгэн ширхт улсуудад төрийн айлчлал хийсэн бол Узбекистан, Туркменстан, Австри, Австралийн төрийн тэргүүн, Японы цог жавхлант Эзэн хаан манай улсад төрийн айлчлал хийлээ. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцөх Нэгдсэн улсын байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганд оролцож, Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улсын төрийн тэргүүнтэй уулзаж, ялалтын 80 жилийн ой хүндэтгэлийн ёсолд оролцлоо. Төрийн айлчлалаар Турк, Чех, Узбекистан, Киргиз, Итали улстай тогтоосон харилцааны түвшнийг шат ахиулж, стратегийн түвштэл иж бүрэн түвшлийн түвшинд хүрэхлээ. Ялангуяа бүгд найрамдах Итали улстай харилцааны түвшнийг 2 шат алгасан ахиулж, стратегийн түвшлэл тогтоолоо. Австрали улстай хамтын ажиллагааг иж бүрэн түвшлэлд хүргэх тохиролцоог баталгаажуулж, Польш улстай иж бүрэн түвшлийн үйл ажиллагааны 2025-аас 2030 оны төлөвлөгөөг баталлаа. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцөх Бээжин хотноо хөрш 2 улсын төрийн тэргүүнтэй уулзаж, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дахин 5 жилээр 2031 он хүртэл сунгаж, Оросын холбооны улсаас манай улсын нутгаар дамжуулан бүгд найрамдах хятад ард улсад байгалийн хийн нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцлоо. Олон улсын хамтын нийгэмлэг гишүүн орнууд доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төвшинг нэмэгдүүлэхийн тулд бүхий ч хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байна. Хэдхэн сарын өмнө Испани улсын Севилийн хотноо болсон хөгжлийн санхүүжилтийн асуудлаар олон улсын 4-р хурлаар доктортой хөгжлийн зорилтуудын амин чухал асуудал бол санхүүжилт гэдэг дээр улс орнууд санал нэгдэж хөгжиж буй улс орнуудын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын санхүүгийн өнөөгийн бүтцийг шинжлэх талаар олон санаачлага гаргасныг хэрэгжүүлэхээр тогтсонд баяртай байна. Уг баг хурлаас баталсан Севилягийн үүрэг амлалт баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг хамгийн хэрэгцээтэй нэн эмзэг бүлгийн хүмүүсийг дэмжин туслах, үүнтэй холбоотой сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд чиглүүлэх нь нэн чухал байна. Өнгөрч буй он улс төрийн хариуцлага, хялтууд байдал олон нийтийн анхаарлын төвд олон удаа тавигдсан жил байлаа. Эхний үйл явдал нь ерөнхий сайд Усан намсрын оюун эрдний огцролт байлаа. Ерөнхий сайд асан оюун эрдний засаглалын үед түүнийг дэмжигчид томоохон төслүүдийг урагшлуулсан ч жирийн иргэд донд баялагын тэгж бус хуваарлалт, гэр бүлийн зарим гишүүдийн өндөр зардал зугаа зингээтэй холбоотой мэдээлэл гарч нийгмийг бухимдуулж шударгаас хариуцлага нэгсэн жагсаал өрнөв. Талбай цугласан иргэд засгийн газартай холбоотой олон асуудлыг хөндөн улс төрийн тогтолцоо илүү ил тод байж авилга эрх мэдлийн хит төвлөрлийг шийдэх ёстой гэж шаардав. Өнгөрсөн 6 сарын 2-3-нд улсын хурлын итгэлцлийн санал хураалт явагдаж, оюун эрдэнэ шаардлагатай 64 суудлын санал авч чадсангүй улмаар оюун эрдэнийн засгийн газар унлаа. Засаглал бол зөвхөн улс төрийн лидерүүдийн асуудал биш, иргэн бүрийн оролцоо, хяналт тавих үйл явц гэдгийг энэ үйл явдал харуулсан юм а. Улсын хурлын дарга эрхэмгчүүдээ өнөөдөр миний бие болон хамтарсан засгийн газар бүрээр хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Эх орон ард түмэндээ зүтгэх нэр төртөө үүргийг хүлээж цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын эдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын намын журмын нөхдөдөө талархаж байна. 2025 он
Улс төрийн хамгийн хурц дотоод зөрчилтэй жилээр тэмдэглэгдлээ. Ялангуяа эрх баригч намын даргын төлөөх тэмцэл парламентын үйл ажиллагаанд шууд нөлөөлж засаглалын хямралд хүргэв. Энэ бүхний суурь нь намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн байлаа. Эхний том зөрчил нь 9 сарын 28-ны өдөр болсон намын баг хурлын үеэр тухайн үеийн улсын хурлын дарга амар баясгалан болон ерөнхий сайд Зандан Шатар намын даргын суудлын төлөө өрсөлдөх болсноос эхэлсэн юм. Өрсөлдөөнөөс амар баясгалан Монгол Ардын намын даргаар тодорсон байдаг. Гэвч Монгол Ардын намын дотоод фракцууд түүнийг намын даргаар хүлээн зөвшөөрөх асуудал дээр хоорондоо ил далд зөрчилдөв. Эцсүүлдээ амар баясгалан даргын адмирал компани хэрэгт холбоотой асуудал зохиогдсноор тэрээр намын 31-р их хурлаар дахин явуулах намын даргын сунгаанаас нэрээ татсан байна. Их хурлаар улсын хурлын гишүүн Тэргүүн Шадар сайд Нямусрын учрал Монгол Ардын намын 13 дахь даргаар сонгогдсон байна. Монгол Ардын намын дотоод зөрчил парламентын түвшинд илэрч хууль тогтоох үйл ажиллагаа удаашрав. Мөн чуулганы эрс бүрдээг өдрүүд дараалав. Чуулган даргалагч ганцаараа чуулганы танхим цууж өнжих өдөрч төхөв. Ийхүү төрийн бодлого нэг намын дотоод асуудлаас шалтгаалan гацж болдгийг 2025 он тод харуулсан юм. Тэгэхээр ёс зүйн стандарт мөрдүүлэх, ёс зүйн кодтой байх, намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлийн бас тодорхой зорилтууд туссан. Монголын нийгэмд багш хэмж ахмадуудын дуу хоолой нэгэн зэрэг тод сонсгосон жил байлаа. Эрүүл мэнд, боловсрал, ахмадын амжиргаа гэх суурь салбаруудын асуудал нэг нэгээрээ бус. Бүхэл нийгмийн эмзэг цэг болон ил гарч ирсэн юм. Эмч багш нар ажлын ачаалал хэтих цалин хөлсөнд бодит амжиргаанд хөрөлцөхгүй. Хүний нөөц дутагдж байгааг ил тод хэлж, өнгөрсөн намрын 3 сарын турш эсэргүүцэл шаардлага илэрхийлж агсав. Боловсрал эмнэлгийн салбарын нийт 870 байгууллагын 42,000 гаруй багш эмнэлгийн ажилтан мөр зэрэгцэн ажил хаялт зарласнаар багш нар цалингаа 75%-аар, эмч эмнэлгийн ажилтнууд эхний ээлжинд 30%-аар нэмүүлэх шийдвэрийг гаргуулж чадсан юм а. Үүнтэй зэрэгцэн нас ахих тусам амьдрал нь хүндэрж байгаа ахмадууд тэтгэврийн бодит үнцийн амжиргааны дорой түвшинд анхаарал хандуулахыг шаардсан жагсаж бүх ахмадын тэтгэвэр ижил хэмжээнд 80,000 төгрөгөөр нэмэгдэх, тэтгэврийн зээлийн хугацааг 36 сараар сунгах шийдвэрүүд гаргуулсан. Одоо бид нар боловсролын салбарыг бол дэмжин хөгжүүлнэ, боловсролын салбар нэгдүгээр гэж ярьж байгаа энэ асуудлаа бодлогоор хэрэгжүүлээсэ гэж бид нар хүсэж байна. Болохгүй юм байна л энд бол юу ч харагдахгүй, зөвхөн болохын төлөө хийх сэтгэл зүрхэл байх хэрэгтэй гэж харж байна. Тэгээд бүх багш нар маань өнөөдөр багш ажилчид маань цалингийн зээлтэй. Тэгэхээр цалин бол хаанаач хүрэлцдэггүй. Тэгэл ингээд ямар ч хэсэн цалингаа бол нэмээд өгөөсэй гэж хүсэж байна. Сая 300 л идэв шүү. Тэгээ бид нар энэ чинь ажлын ачааллыг хэсэд одоо өвлийн цаг болж байна. Би өөрөө хүүхдийн сувлагч. Ажлын ачаалал айгүй их байдаг. 2025 он Монгол улс спортын ертөнц орчин үеийн соёлын дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон онцгой жил байлаа. Монгол тамирчид цахим спорт хүч тамирын шоу тэмцээний давцанд нэр төрийнхөө сумыг харуулж хүч чадал, ур чадвараа дэлхийд даяар гайхуулсан юм а. 301.6 сая гишүүнчлэлтэй Netflix сувгийн Physical Asia шоу үзэгчдийг байлдан дагууллаа. Тус шоунд Монгол улсыг төлөөлж улсын арслан Орхон Баяр, холбогдуулан Чинхөрвөл, жудооч Адиа Сүрэн, Монгол улсын гавьяа жүжигчин циркчин Лав Гочир, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Хант Сүрэн, 3/3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тамирчин Дөлгөө нар оролцож дид авраг болсон юм. Мөн Монголс багийн залуучууд цахим спортын ертөнцийнхний анхаарлын төвд орж өрсөлдөгч багуудын цөсийг хөөрөглөв. Тэд цахим спортын 2025 оны дэлхийн аваргын цомыг хүртээ зогсохгүй. Олон улсын чансааны 1-р байрт бичигдэв. Ийхүү манай улсын хүч тамирын болон цахим спортын тамирчид ямар ч дэлхийн од инфлюенсерийг өрж авчирснаас илүүгээр эх орноо үнэгүй сурталчилсан юм. Монгол улсын засгийн газрын нэр өмнөөс бол хойсоо чин сэтгэлийн талархал баяр хүргэж байна. Таахгүй бол бас ингэж дэлхийд Монгол хүний мөн чанарыг сурталчилж удаагаас төр байгаа байд төвчээр хатуучл тэгэхээр ус гайхалтай. Монгол хүн болгоо өнгөшсөн. Ойдлогоо бол олон жилийн турш маргаан дагуулсан төсөл. Харин 2025 онд олон нийт анх удаа юу болж байна вэ гэх ерөнхий асуултаас ямар заалт хэрхэн хэрэгжиж байна вэ гэсэн тодорхой асуултад хариу авах сонсгол зохион байгуулагдлаа. Дэгээр барьж яваа штэ. Дэгээр барьж яваа.
Улсын хурлаас зохион байгуулсан энэхүү сонсголт 300 гаруй оролцогч гэрчийн хуваар биечлэн оролцож, стратегийн орд газрын талаар анх удаа ийм өргөн хүрээний олон нийтийн хяналт бодитоор хэрэгжсэн онцлог байв. Гэрчүүдээс оюу толгойн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ хэрхэн өссөн, Монгол улсад ногдох өгөөж хизээ бодитоор орж ирэх. Үрийн дарамт яагаад удаан үргэлжилж байгаа? Далдуурхан бүтээн байгуулалтын хугацаа хүртэг яагаад олон дахин нэмэгдсэн зэрэг асуудлаар тодорхой хариулт нэгсэн юм а. Сонсголын үр дүнд улсын хурлаас оюу толгойн гэрээний хэрэгжилтэд давхар хяналт тавих, талин мэдээллийг нээлттэй тогтмол нийтлэх, мөн төрийн зүгээс хариуцлагын асуудлыг цаашид шалгах чиглэл бүхий шийдвэр дүгнэлтүүдийг гаргасан юм. За, ганц зэрэг гишүүн. Дэлгэцээр та бүхэн оюутлогоо төсөл дээр хамгийн анхны хяналт шалгалт болох 2013 оны 3 сайдын хамтарсан хяналт шалгалтыг харж байна. Үүнээс 5 жилийн дараа улсын хурлын даргын 57 дугаар захирамжаар байгуулагдсан томоохон ажлын хэсэг гарч хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлж тайлан гаргасан байдаг. За үүнээс улбалаад 2019 онд улсын хурлыг 92 дугаар тогтоол батлагдаж байсан түүхтэй юм а. За мөн 2021 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон шинжээч нараас хөв нийлүүлэгчийн гэрээтэй холбоотой томоохон санал дүгнэлтүүдийг гаргаж байсан бол 2021 онд 30 дугаар тогтоолоор Монгол улсын их хурлын төр хороо байгуулагдаж ажиллаж байсан. Энэ төр хороо ажилласнаар Монгол улсын их хурлын 103 дугаар тогтоолыг албажуулж гаргаж байсан бол үүний дараа хамгийн сүүлд хяналт шалгалтын хүрээнд 2024 онд үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн томоохон аудитын тайлан дүгнэлтүүдийг гаргаж байсан. 2025 он бол олон жил яригдсан ч гацаанд орсоор ирсэн дид бүтэц, уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүд бодит ажил болсон жил байлаа. Гашуун сухад ганц мод бомбын хил дамсан төмөр замын холболтын гэрээ хэлцээр 21 жилийн дараа үзэглэгдэж түүх бүтээлээ. Хэлцээрийн дагуу 3-ыг цогцоор хамтын ажиллагааны зарчмын хүрээнд хил дамсан төмөр зам хамтран барих, нүүр судалдах, худалдан авах урт хугацааны гэрээ. Нүүрсний уурхай хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн 3 гол үйл ажиллагаа хэрэгжинэ. Барилга угсралтын ажил 2025 оны 5 дугаар сард эхэлсэн. Харин 22 сарын дараа буюу 2027 оны 3 дугаар сард ашиглалтад орно. Тус төмөр зам нь бүрэн ашиглалтад орсноор нүүрсний экспортын тээврийг автозамаас төмөр замд шилжүүлж, тээврийн зардал, хугацааг мэдэгдэхүйц бууруулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм. Бүгд найрамдах ард улсын хооронд 1955 оны хэлтэрээр байгуулсан замын үд эрээн төмөр замаас хойш хийгдэж буй 2 дахь төмөр замын бүтээн байгуулалтын албан ёсны бүтээн байгуулалтын ажил ийхүү 70 жилийн дараа эхэлж байна. Тийм ч учраас энэ бол бүхэн өдөр юм. Том төсөл хөдөлгөнө гэдэг бол өөрөө том эрх ашигыг хөндлөнө гэсэн үг. Том төсөл хөдөлгөнө гэдэг бол өөрөө том сорилтуудтай нүүр тулж бас даван гарна гэсэн үг. Тийм ч учраас 2004 оноос эхлэн яригдсан. 2008 оноос эхлэн 18 жилийн хугацаанд үргэлжилсэн энэхүү хэлтээрт та бүхэн энэ ажлын хэсэг тэг тавин шийдвэрлэж энэхүү түүхийг бүтээж чадлаа. 2025 онд Монгол улсын эрчим хүчний салбарт нүүрс зөрөгч багтаа сэргээгдэх их үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой төсөл, бодлогын алхмууд хийгдэж, импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах суурь бүрдэж эхэллээ. Азийн хөгжлийн банк нарны эрчим хүчийг доктортой ажиллах санаачлагын хүрээнд Монгол улсын засгийн газар зөвлөх үйлчилгээ үзүүлэхэр болов манай улс тус компани санхүүжилтээр 115 мегаваттын хүчин чадалтай нарны захилгаан станц барьж 65 мегаватт 237 мегаватт цагийн хүчин чадалтай цэник хураагуурын системийг суйрлуулж баруун болон зүүн бүсийн эрчим хүчний системд холбох юм а. Дэлхийн банк Монгол улсын эрчим хүч дөрөв дүслийг баталж төвийн бүсийн захилгаан дамжуулах сүлжээг өргөтгөн шинжлэх, сэргээгдэх эрчим хүчийг төвийн системд холбох боломжийг нэмэгдүүлэхэд 78 сая $. Санхүүжилт гаргаж байна. Энэ дүсэл хэрэгжснээр төв болон баруун бүсийн 200 мянган орчим оршин суугчид илүү найдвартай доктортой захилгаан үйлчилгээ авах, мөн 150 мегаватт хүртэлх салхин нарны эрчим хүчний их үүсвэрийг холбох боломж бүрдэх юм. Ийхүү сэргээгдэх их үүсвэрүүд төслүүдээр хэрэгжиж эхэллээ. Нарны эрчим хүч батарей хоримтлуулах систем, усан захилгаан станц, дамжуулах шугамын төсөл зэрэг нь Монгол улсын эрчим хүчний импортын хараат байдлыг багасгах суурь бүтцийг бий болгож байна. Нэгт өрхийн эрчим хүчний хэрэглээ дэмжих хүрээнд 100 мянган нарны гэр хөтөлбөр хэрэгжүүлж гэр ороолын айл өрхүүдэд нарны панел, халаагур, батарей хоссон системийг
үе шаттай суурилуулах ажлыг одоо дэмжих хэрэгтэй. 10 кВт хүртэлх шаталтай нарны панел, батарей системийн техникийн нөхцөлгүйгээр нэг маягийн зураг төслийг нь ашиглаад төгөөсөлж холбох ажиллагааг хэлбэршүүлье. Хоёрдугаар бол орон нутгийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ дэмжих хүрээнд нарны панел, батарей осон тархмал их үйлсвэрийг төгөөсөлж холбох төлөвлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгай хэрэгжүүлэх шаардлагатай. 3 бол цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд үтсийг 100 байршил төгжүүлье гэж эдгээр одоо зорилтуудыг бол тавьж байгаа. Монгол Улсын засгийн газар 2025 онд олон улсад зээлжих зэрэглэлийн 3 том агентлагаас эерэг үнэлгээ авч зээлжих зэрэглэлээрээ сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ. Fitch агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой төлөвт хэвээр хадгалсан бол Moody's агентлаг үнэлгээгээ нэг шат ахиж сайжруулав. Харин S&P агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг 2 жил дараалан ахиулсан юм. Олон улсын зээлжих зэрэглэлийн их гурвал гэгдэг эдгээр агентлагаас эерэг үнэлгээ авсан нь Монгол Улсын засгийн газрын бодлого үйл ажиллагаа оновчтой байгааг харуулсан төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын засгийн газрын макро эдийн засгийн бодлогыг хэрхэн үнэлж буйг илэрхийллээ. Зээлжих зэрэглэл сайжирснаар манай банк санхүүгийн байгууллагууд болон хувийн ижлийн компаниудын зээлжих чадвар сайжрахад түлхэц үзүүлж гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол улсад итгэх итгэл нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Одоо төрийн сангийн үйл ажиллагаа, олон улсын валют сангаас гарч байгаа энэ дүгнэлтүүд, Монгол улсын валютын нөөцгээд эдгээр асуудлууд дээр одоо хэн дуртай нь гарч ирээд улс төржүүлээд цээжнийхээ бангаар ингэж одоо ярьж хэлж болохгүй. Энэ бол маш энзэг асуудал шүү. Өнгөрсөн 7 хоногт энэ жилдээ 2 удаа олон улсын валютын сангаас улс орнууд дээр очиж ингэж ажилдаг. За олон улсын валютын сангийн баг ирээд ингэ явлаа. За тэгэхээр одоо ямар нэг одоо эрсдэлтэй зүйл гарсан ч юм уу төлбөр тооцоо зээлийн одоо гадаад зээлийн үр зээлээс холбоотой ямар ч тийм эрсдэлтэй зүйл байхгүй гэдэг дүгнээд явсан. За эх 7 хоногт би олон улсын валютын сангийнхаа намрынхаа хуралд явна. За мөн бас сэтгүүлч нараас шаардлагатай бол энд бас жилийн хурлын үйл ажиллагаатай танилцж болно. За мөн би сайн зөрг гишүүнийг би өөрөө цуг яваасаа гэж бодож байна. Өөрөө цуг яваад очиод эндээс өстө лайв байна уу, юугаа хийнэ цуг сууж хагаад Монгол улсыг олон улсад яаж харж байна гэдгийг өөрөө харах хэрэгтэй. За 3 том зээлжих зэрэглэлийн компаниуд байдаг тийм ээ. За тэгвэл сая одоо Fitch агентлагаас Монгол улсын зээлжих зэрэглэлийг бие нэмэх доктортой буюу өнгөрсөн жилийнх дээр одоо хэвэн байна. Ингэж хадгалж үлдэж болно гэдгийг олон улсад зарласан байна. За S&P одоо Moody's дараагийн 2 одоо агентлагууд яг ажиллаа хийж байна. За ингээд 10-11 сар дүнгууд нь гарна. За гадаад нөхцөл байдал бол тун бас ойлгомжгүй докторгүй юм байгаа. За хятадын зээлжих зэрэглэл нэг одоо ноочоор унсан байна. Буурсан. Гэтэл манайх одоо хятадаас эдийн засаг ямар их хамааралтай байдаг вэ? Гэтэл хятадын одоо зээлжих зэрэглэл унсан байхад манайхыг хэвээр нь хадгалсан. 2025 онд Монгол улс уул уурхай эрчим хүчний салбарт стратегийн ач холбогдол бүхий шинэ удас нэгдлээ. Монгол улсын засгийн газар Франц улсын Orano Mining компанитай уран хайгуул олборлолтын хөрөнгө оруулалтын гэрээнд гар үсэг зурлаа. Энэхүү гэрээнд Монгол улсад 68.9 мянган тонн уран олборлож, Франц улсад экспортлохоор тусгасан бөгөөд олборлсон урааныг Франц улс болон Европын 8 орны цөмийн эрчим хүчний станцуудын төлөв болгон боловсруулж, цэвэр, найдвартай эрчим хүчний их үүсвэрт ашиглах юм. Ингэснээр Монгол улс ногоон эрчим хүчний дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломж бүрдэхэр байна. Эдийн засгийн хувьд энэхүү төсөл нь манай улсад ойролцоогоор 5 тэрбум $ын ашиг авчрах тооцоололтой. Үүнээс орон нутгийн хөгжлийн санд 44 сая $ыг шууд шилжүүлэхээр гэрээнд тусгасан нь боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд бодит дэмжлэг болж очихоор байна. 2025 он амжилт сорилт том шийдвэр, том хариуцлагыг зэрэг дагуулсан он жил байлаа. Зарим ажил эхэлж, зарим бодлого үр дүнгээ өгч эхэлсэн бол цааш үргэлжлэх олон зорилт улс төрийнхний өмнө ирээд байна. Манай улсад болж өнгөрсөн 2025 оны онцлог үйл явдлын тойм хөтөлбөртэй хамт байсанд баярлалаа. Та бүхэндээ өнгөрч буй оноос ухаарал, ирж буй оноос итгэл найдвар, зориг хүчийг хүсэн өрөөе.